Сайн байцгаана уу? Хулан байна. Би өнөөдөр та нарт яг одоо Хятадд нэлээд шуугуулад байгаа харамсалтай хэргийн талаар ярихаар бэлдээд сууж байна. Энэ хэрэг Монголд ч гэсэндээ Facebook-ээр постууд явж байгаа учраас илүү дэлгэрэнгүй ярил зүгээр юм байна гэж бодоод бэлдсэн сууж байна. Энэ хэрэг нь болохоор 21 настай маш залуухан залуу амиа хорлсон харамсалтай хэргийн талаар байгаа. За тэгээд энэ залуу яагаад ийм зүйл хийх болов, түүнд юу тохиолдсон бэ гэдэг талаар үргэлжлүүлэн бичлэгнээс хүлээн авч үзээрэй. Энэ залуу нь болохоор Хятадын мөнгө чи гэдэг тоглоомыг тоглодог. Тухайн тоглоом дээр ч гэсэндээ нэлээд сайн тоглогч нарын одоо нэгт ордог. Энэ залуу маань 2024 оны 4 сарын 11-ний өглөөний 4 цагт Чунчин хот дахь гүүрэн дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байгаа. Тэгээд түүнийг 23-нд уснаас гаргаж авсан. Харин яагаад амиа хорлох болсон бэ? Юунаас болж ийм харамсалтай зүйл хийх болсон талаар их чин дөнгөж саяхнаас Douyin буюу Хятадын TikTok дээр лайв стрим хийж мэдээлэлээд байгаа. Тэгэхээр гол учир шалтгаан нь юу байсан бэ гэхээр хайр дурлалын хэцүү асуудлуудаас болж ийм зүйл хийхэд хүрсэн байна гэж олон нийт бол ер нь дүгнээд байгаа. Хятадын мэдээллийн платформуудын мэдээлснээр хэдий Fat Cat аав ээж хоёр нь бага багт нь салсан, зөвхөн эгчтэйгээ хамт өссөн, мөн их сургууль сураагүй ч гэсэндээ айгүй тийм шаргуу, хичээнгүй, дөлгөөн, сайн залуу байсан гэж мэдээлж байлээ. За одоо бүгдээрээ найз охиныхын талаар ярив. Найз охиныхын нэрийг болохоор Танжу гэдэг 27 настай, өөрөөс нь 6 насаар игч ийм эмэгтэй байгаа. Тэр хоёр анх яаж танилцсан бэ гэхээр онлайнаар бас тоглоом тоглож байгаад ер нь бол танилцсан байгаа. Fat Cat найз охинтойгоо маш ийдэг, дүлгөөн харьцдаг, хүссэн бүх юмыг нь хийж өгдөг, өөртөө байгаа бүх зүйлээ зориулж хайрладаг байсан. Нийт 2 жилийн хугацаанд Танжутай үерхтэй Fat Cat маань 510 мянган юан орчим мөнгийг түүнд зарцуулсан байна гэсэн тооцоо одоогоор гараад байгаа. Тэгэхээр энэ мөнгийг Fat Cat олохын тулд дунджаа өдөрт 14-өөс 15 цагийг ингэж товтон тоглож өнгөрөөдөг байсан гэсэн үг байгаа байхгүй юу? Ингэж өдөржингөө тоглож найз охиныхоо хэрэгцээг хангахын хажуугаар одоо өөртөө ч гэсэндээ мөнгө зарцуулж чадахгүй өдөрт өөртөө ингэ лимит тогтоосон. Өөрөө бол 10 хонд тааруулж хоол иддэг. Найз охиныхоо хэрэгцээг хангахын тулд. Fat Cat-ийн хувьд хол зайд амьдрах нь маш хэцүү байсан учраас өөрөө Хунанаас Чунчин руу нүүсэн. Тэгээд очисон боловч найз охин нь хүлээж аваагүй. Би одоохондоо чамтай амьдрах бэлэн болоог байна. Хоёулаа хурим хийхээр хамт амьдрья. Чи одоохондоо ингээ байр түрээслээд амьдрч байгаа гэд найз охин нь бол хүлээж аваагүй. Гэхдээ Fat Cat-ийн хувьд за ядаж ойрхон ирсэн юм чиндээ гэд ингээ сэтгэл нь тайвшраад найз охинтойгоо арай ойрхон хотод байр түрээслэж амьдарч эхэлсэн. Тэгээ 3 сард найз охиных нь буюу Танжуугийн төрсөн өдөр болоод найз охиндоо бэлэг сэлт бас шинэ утас авч өгсөн. За тэгээ найз охин нь тэр үед хоёулаа 5 сард гэрэлтэй бүртгүүлье гэж амлалт өгсөн. Энэ нь ч гэсэндээ Fat Cat-д ингээд итгэл найдвар төрүүлээд бид хоёр цаашдаа сайхан амьдрах боломжтой юм байна гэсэн итгэл найдварыг өгсөн боловч гинтл найз охин 4 сарын эхнээс эхлээд хоёлаа салъя, хоёлаа бүтэхгүй юм байна, боломжгүй юм байна гэд яг ямар учир шалтгаантай мэддэхгүй ч гэсэндээ ер нь бол ингээд найз залууга ghostlах буюу одоо ингээд хариу бичихгүй, тоохгүй байж эхэлсэн. Нэмэлтээр бас найз охин нь цэцгийн дэлгүүр нэмэр байна гэд бас их хэмжээний мөнгө авсан юм байна лээ. Ингээд хамт амьдрын, сайхан амьдрын, хоёлаа гэрлэнэ гэж амлалт өгсөн найз охин нь гинт алга болоод мэдээж Fat Cat бол маш их сэтгэлээр унсан байгаа. Тэгээд 4 сарын 11-нд амиа хорлохынхаа өмнө найз охин руугаа 66 мянган юан буюу өөрийнхөө дансанд байсан эцсийн бүх мөнгийг шавхаад явуулсан байгаа. Мөн тэр мөнгийг найз охин нь ч гэсэндээ хүлээж авсан. Бас тэр өдөр 760 дахь өдрийнх нь ой тохиож исэн учраас найз охиндоо 760 цэцэг явуулсан гэсэн. Ингээд 760 цэцэг явуулсан ч гэсэндээ найз охиноос нь бас ямар ч хариу байгаагүй. Fat Cat-ийн биеийг уснаас олохоос өмнөх хэд хоногуд Танжуу бол Douyin буюу TikTok дээр бүжиглж байгаа бичлэг энтрээ оруулсаар байсан гэсэн. Амиа хорлсон гэдгийг мэдчихсэн юм уу үгүй юм уу тэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ жоохон муухай санагдсан. Мдэггүйсэн ч гэсэндээ
нэг л мэдгүй яг мэдчихсэн ч юм уу магадгүй те арт иргэд Танжуугийн онлайн платформуд руу дайралт хийж эхэлснээр Танжуу бол TikTok дээрээ уучлалт гуйж байгаа маягийн гэх юм уу тийм бичлэг оруулсан байгаа. Одоо та нар үзээрэй. 大家好，我就是谭竹。今天是我第一次露脸，很抱歉以这种方式认识到大家。其实对于这段感情，我真的很后悔。猫猫，是我没能够好好珍惜你，我现在只想和你和好，你回来好不好？是我辜负了你的真心，对不起。 Энэ бичлэгэн дээр болохоор энэ хүн ер нь харамсахгүй байгаа юм болоо да гэж бодогдохоор юмнууд бас айгүй их ажиглагдж байгаа. Одоо жишээлбэл богинохон шорт өмсцэн, тэгснээ ийм урт аймс өмсцэн, нүрээ ингээд амар будцсан. Тэгснээ ярианых нь өнгөнд нь ямар ч тийм эмошн одоо нэг тийм харамсалт гэх юм уу ер нь ерөөсөө тийм юм мэдрэгдэхгүй байгаа юм шиг надад бол санагдсан. Хиттийн ард иргэж гисэндээ ер нь бол тэгж бодож байгаа юм байна лээ. Тэгээд энэ хувцсыг нь шүүмжилснээс болоод Танжуу ахаад хувцас солиод зүгээр юм сул хувцас өмсөд ахаад ийм бичлэг хийсэн байлээ. Гэхдээ ингээ энэ бичлэгүүд дээр ярьж байгаа юм болохоор би харамсаж байна. Чи буцаад ирээч. Надад өстэй айгүй хэцүү байна. Намайг уучлаарай гэсүт нэг тиймэрхүү утгатай л богино бичлэгүүд байсан. Мөн Хятадын ард иргэд энэ мэдээлэл гарснаас хойш бүгдээрээ Fat Cat-ийн амиа хорлсон гүүрэн дээр очиод хоол, уух юм, цэцэг гэх янз бүрийн зүйлүүдийг тавиад одоо гүүрэн бүр ингээд дүүрсэн гэсэн. Яагаад гэвэл Fat Cat маань тэр тоглоомынхаа profile picture дээр ингээд одоо зургийг харуулъя. Би ногоо идмээргүй байна. Би McDonald's идмээр байна гэсэн юм амар өрөвдөлтөй зураг тавьсан үр хэмтэн өдөр болгон 10 январ ногоо иддэг байсан. McDonald's ч өөртөө авч идэж чадахгүй найз охиндоо бүх мөнгөө явуулдаг байсан гэж бодохоор бас очиж чадахгүй хүмүүс байсан учраас хоол хүргэлт ер нь бол тэр гүүрлүү явуулсан. Тэгэнгүүт хамгийн муухай нь юу вэ гэхээр тэр хоол хүргэлт хийх гэж байгаа газрууд энэ гүүрлүү явах гэж байгаа хоол хүргэлт байна гэж мэдэнгүүтээ зүгээр одоо жишээ нь bubble tea захиад Fat Cat-д явуулж хахад чинь bubble tea-ийн савнд нь зүгээр ус хийцэн. Тэнгүүтээ ингээ хоолныхаа савн зүгээр юм хоосон ийм тохиолдлууд бас аягүй их гарч ард иргэдийн нэлээд дургуутслыг хүргэсэн хідэн газрууд байгаа. Тэр хоолны газрууд ч гэсэндээ ер нь бол ийм муухай зүйл хийсэн ажилчдыгаа халаад уучлалт олгойсэн байгаа. Сая сүүлд бас Танжуу нилээ ингээд дайралтанд өртсөн болохоор найз нь бас ингээд Танжуутай хамт ингээд зогсож байгаад ингээд бичлэг хийсэн байсан. За тэр бичлэгэн дээр юу гэсэн бэ гэхээр найз руу одоо битгий дайр эрэгтэй хүн эмэгтэй хүнд мөнгө зарна гэдэг бол энгийн асуудал. Танжууд хийсэн буруу юм юусоо байхгүй. Ёстой сайн охин түүнийг битгий хараагаад бай. Өөрсдийгөө хичээ. Энэ бичлэг бол ард иргэдийн бүрэл дургууг нь хүргэж байгаа ах гэж ер нь би бодож байна. Вьетнамын McDonald's бас нэгдэг өдөр шинэ бүтээгдэхүүний сурчлагатай Fat Cat-ийн харамсалтай үйл явдлыг нь бол ашиглаж сурчилгаа хийсэн гэсэн. Гэхдээ тэрийгээ ингээд бүгдийг устгацсан болохоор яг юу байсныг нь бол сайн мэдэхгүй байна. Тэгээд нэлээд шүүмжлэлт өртөөд бас уучлалт бас гуйсан байна лээ. Энэ хэргийн нэмэлтээр бас би тэр хоёрын чатуудын онцлог хэсгүүдээс жоохон та нарт орчуулж хүргэж өгвөл бас зүгээр юм болов уу гэж бодоод скриншот хийж авсан нэг бичлэгнээс. Энэ бичлэгнүүдээс харах юм бол найз өхнө нь өөрөө төрүүлж Fat Cat руу юм бичээд өөрөө араас нь гүйж байгаад ер нь бол айгүй хурдан хэдхэн хоногийн дотор найз залуугаа болгож авсан байгаа. Тэгэл найз залуугаа болгож аваад 2-3 хоноогүй би ийм маммаар надад ийм мөнгө хэрэгтэй байна гэл тэр болгоныг нь гэхдээ ерөөсөө Fat Cat уралгүй хүлээж аваад бүх хэрэгтэй зүйлээр нь хангадаг байсан. Тэрнээ ч гэсэндээ өөрөө айгүй дуртай байсан. Харин энэ охин бол Fat Cat-ыг ер нь бол зүгээр ашиглаж исэн юм байна мүү гэж хүмүүс бол ер нь дүгнж байгаа юм байна лээ. Угаасаа хол зайд эхэлсэн харилцаа тэгээд за ойрхон очи хамт амьдрий гэсэн боловч үгүй гэд хүлийн зөвшөөрөөгүй. Ихтэй ойрхон очсон ч гэсэндээ уулздгүй. Айгүй хөтөн хүндий
харьцаатай байсан болохоор Fat Cat-ийн хувьд бол айгүй их ганцаарддаг, зовдөг байсан баг. Хүмүүс хүргэлт явуулахдаа айгүй их дараа төрөлтөө өөрийгөө илүү хайрладаг байгаарэ гэсэн утгатай хоолны хүргэлтүүд айгүй их явуулсан байсан. Тэр нь ч гэсэн надад айгүй үнэн санагдсан. Бүгдээрээ ч гэсэндээ хэн нэгнийг, хүний хүүхдийг хайрлахынхаа өмнө өөрсдийгөө эхлээд хайрлаад, өөрсдийгөө эхлээд нэг тавьж сурсны дараагаар бусдтай тэр хайраасаа хуваалцвал бусдыг ч тэр өөрийгөө ч тэр илүү бага өвтгөх баг. Өөрийгөө хайрлаа сурсан хүн бол намайг энэ хүн хайрлахгүй юм байна ч гэдэг юм уу те, надад энэ хүн тохирохгүй юм байна гэдгийг мэдэх учраас бүгдээрээ өөрсдөндөө айгуу гоё хайртай байцгаая. Тэгээд бас бүгдээрээ хинт ч юу ч тохиолдоод явж байгааг мэдэхгүй, эхний дотор сэтгэл дотор нь яг ямар хэцүү зүйлүүд байгааг бүгдээрээ гаднаас нь хараад мэдэхгүй учраас аль болох бусдтай, хүн бүхэнтэй гоё сайхан, дулаахан харьцаж, бие биендээ гоё сайхан энерги өгч, хайртай дотны хүмүүстэй ч гэсэндээ би үргэлж хажууд чинь байгаа шүү. Чамд ямар нэг хэцүү зүйл тохиолдвол тэрийгээ заавал надтай хуваалцаж байгаарай. Би чамд айгүй хайртай шүү. Би чамайг ямар ч зүйл болсон туслаж дэмжин шүү. Би ард талд чинь байгаа шүү гэдгээ хайртай хүмүүстэй бас мэдрүүлж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай.